Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын хурлын гишүүд засгийн газрын гишүүнд нэр дэвшигч төвдөнд орчид хандаж, салбараа сайн судлах, бодлогоо боловсруулж, ойр үед оруулж ирэх, яамны боловсон хүчинд анхаарах саналыг дэвшүүллээ. За хөдөө аж ахуйн салбар бол үүрэг даалгавраар одоо аливаа асуудалд ханддаг тийм цэрэгдсэн байгууллага бол биш ээ. Тийм учраас таны хувьд бол малчдтайгаа үрдэрэ тариалагч нартайгаа хүнсний ногоо тариалагч нартайгаа маш ойр байж тэднийхээ дунд орж байж өнөөдөр тэдэндээ яг таарсан тэднийгээ дэмжсэн бодлогыг гаргахын бололцоо нь бүрднэ. Тийм учраас би бас таныг энэ чиглэл дээр ингэж ажиллаж чадах уу гэж асуумаар байгаа. За Монгол малын буянгаар манай малчид тариалагчдын буянгаар манай ард түмэн өнөөдрийг хүртэл өсөж зангахын зовлонг үдсэнгүй ирсэн. Тэгэхээр бол энэ малчин тариалагчд бол даруул бид нар бахархаж эдний ажил амьдралыг бол байнга дэмжиж итгэж явах хэрэгтэй. Тэр үднээс яг энэ тал дээр чиглэсэн нийгмийн чиглэлийн болон бусад бизнесийн дэмжлэгийн асуудлыг бол би одоо маш шургуу авч хэрэгжүүлнэ гэж бодож байна. Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1 заасны дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд шарав дуржийн төвдөнд оржийн нэрийг дэвшүүлж Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшөлдсөж улсын хурлд өргөн мэдүүлсэн билээ. Төвдөнд оржин 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 89-90 онд Ардын армийн 124 дугаар ангид салааны захирагч дэслэгч. 92-аас 96 он Чингэлтэй дүүргийн Монголын үндэсний ардчилсан намын дарга, 96-аас 99 онд Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, 96-аас 2000 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгч, 1999-аас 2000 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, батлан хамгаалахын сайд, 2000-аас 2003 онд Монголын ардчилсан холбооны дарга, 2004-аас 2006 онд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2005-аас 2006 онд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, за 6 оноос одоо хүртэл Монголын ардчилсан холбооны дэд дарга, 10-аас 12 онд нийслэлийн ардчилсан намын дарга, 12 оноос Монгол Улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Засгийн газрын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын шарав дуржийн төвдөнд оржийг томилох саналыг Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 2 дахь хэсэг засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөлтөд улсын хурлд өргөн мэдүүлж байна. Улсын хурлын гишүүн төвдөнд орчиг Монгол Улсын засгийн газрын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 34 дэмжлээ. За өөрөөр хэлбэл нийт гишүүдийн 85% дэмжснээр засгийн газрын гишүүнийг томиллоо.